Хэрвээ векторууд за ийм координаттай векторуудын склеруржийг олъё. За мэдээж хэрэг энэ хоёрыг хооронд үржүүлнэ. Бас энэ хоёрыг хооронд үржүүлээд нэмнэ. Хас 2 дээр 12-ыг нэмбэл нэмэх арга гарна гэсэн үг. За ийм хоёр векторын склеруржийг олъё. Энэ бичгийн хувьд бол мэдээж хэрэг энэ хоёрыг нь хооронд үржүүлнэ. Энэ хоёрыг нь хооронд үржүүлээд хооронд нь нэмнэ. За хас 2-ыг 1-ээр үржүүлвэл хас 2 болно. 4-ийг хас 3-аар үржүүлвэл хас 12 болно. Ингээд хас 14 болно гэсэн үг. За ингэж өгөгдсөн хоёр векторын склеруржийг олъё. За энэний урд 1 гэсэн координатыг энд байгаа 3 орчуулна. Мөн энд байгаа хас 3-ыг энд байгаа хас 7 орчуулээд хооронд нэмнэ.